Хот аймгийн ард иргэдийн дунд одоо нэг шүдний өвчин болсон асуудал байна. Энэ бол агаарын бохирд утааны асуудал байна. Гишүүдэн ч гэсэн олон жилийн ярьсаар ирсэн агаарын бохирдыг бууруулна гэж өнөөдөр бол буурсан юм алга байна. За 2019 онд бол улсын төсвөөс тэр бом 200 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангаас 200 сая төгрөг, ингээд нийтдээ тэр бом 400 сая төгрөгийг одоо Ховд аймгийн утааг бууруулна гэж одоо зарцуулсан ч өнөөдөр бол Ховдын утаа ямар байгааг та өнөөдөр харж байгаа бох тийм ээ. За аймгийн одоо засаг даргын орлогч жаргал сайхан дарга хэлэхдээ бол энэ мөнгийг туршилтаар хэрэгжүүлсэн гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ төсвийн мөнгийг ер нь туршилтаар явуулаад иж ирнэ болох юм уу? Одоо энэ утааг бууруулахын тулд ер нь яг яах ёстой вэ? Аймгийн засаг даргын орлогчид хэлсэн үг бол тийм үү? Алдаатай үг хэлсэн байна лээ. Алдаатай үг. Өөрөөр хэлэх юм бол яавал хамгийн сайн бодлого гаргах вэ? Яавал хамгийн сайн тийм үү? Гарч шийдэл олох уу гэдэг дээр олон одоо нөхцөл байдлуудыг бид нэр одоо шийдлүүдийг бас үзсэн. Одоо утаагүй зуухтай болох утаагүй зуухны асуудлыг тийм үү? Нэлээд олон айл утаагүй зуухны асуудал тавилаа, төсөл хэрэгжүүллээ. За мөн одоо айлуудын гэрийг дулаалах, байшинг дулаалах ажлууд хийж хэрэгжүүллээ. Сая дөнгөж сая хүртэл одоо бид нэр үзээд ирсэн тахил таун хаус. Тэ? Айлуудыг одоо 10 хэдэн айл гал төлж одоо яндан гаргадаг бол ганцхан яндан болгоё. Тэр нь одоо орчин үеийн сайн яндан байгээ гэдэг байдлаар тахил таун хаус барьсан. За мөн одоо залуус хороол барих тийм үү? Энэ хаус барина, байшин барина гэдэг чинь бол аль болох гал төлөх утааг багсгал бодлого яваад байгаа шүү дээ. Гэх мэт одоо олон одоо ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Энэ дундаас одоо хамгийн сайн ажлыг цааш нь үргэлжлүүлж авчих хэрэгтэй. Одоо бид нар бас хийж хэрэгжүүлж байгаа нөгөө гэр хорооллын цэвэр өхөрсний шугам сүлжээ байж байна. Энэ болгон чинь ингээд тодорхой мөнгө хэмжээний мөнгө зарцуулагдаж байгаа. Зарцуулагдаж байгаа. Тийм болохоо энэ бүгдийг олон нийтэд тийм зөв хэлж ойлгуулах, зөв таниулах те зөв хийх энэ тал дээр одоо юу гэдгийг үр дүн гарахгүй бол үр дүн гарсан. Үр дүн гарч байгаа ингэж үр дүн гарч энэ сайн байна. Энийг өвчөөс цааш нь одоо зоригтой эрчимжилж явах хэрэгтэй. Гэтэл энийг одоо хийж хэлэхдээ туршилтаар хийсэн юм гэдэг одоо туршилтаар хийсэн юм гэдэг үгэндээ л орогдож байгаа байхгүй. Бусдаар бол тодорхой ажлууд хийж байгаа, тодорхой үр дүн гаргах гээд ажиллаж байгаа. Одоо 57 яндантай байсан одоо би даасан нам даралтын 100-тай байсан бол өнөөдөр 30 гаруй болтлоо одоо буурлаа. Гэр хорооллын цэвэр бохирсон шугамын одоо үндсэндээ 1900 айлд одоо тавилаа холболоо. Өмнөөс одоо 100 айл нь холбогдсон одоо хашаанда халуун хүүтэн устаа цэвэр өхөстэй болоод сайхан амьдарч байна. Хашаа байшингийн үнэр өртөг өсөж байна. Тахил таун хаус одоо айгүй сайхан ашиглалтанд орсон байна. За залуу хороол одоо ашиглалтанд орж байна. Ингээд бидний тодорхой ажлууд хийгээд одоо үр дүн одоо тухгүй гарнаа. Энэ хүртэл хугацаанд бид нэр одоо богино хугацаанд юу хийх гэж байгааг бол одоо шахмал түвшний үйлдвэр байгуулад шахмал түвшний үйлдвэрийнхаа тийм одоо тийм сайжруулсан түвшийг тийм утаа гаргадаг, утаа баг гаргадаг одоо шахмал түвшийг ашиглаад утааг богино хугацаанд бууруулъя. За урт хугацаанд бол үндсэндээ гэр хорооллоо цэвэр өхөрсөн шугам хашаанда халуун хүүтэн устаа хаустай болгох байдлаар одоо үндсэндээ утааг бол бүрэн шийдэх бололцоотой байна гэдэг харагдаж байгаа. Энэ ажлыг бид нэр улсын хэмжээнд анхдагч аймаг болж эхлүүлсэн. Үр дүн гарч байна. Үр дүн гарч байна. Өнөөдөр одоо Ховд аймагт энэ эхэлсэн үндсэндээ 18 оноос эхлүүлсэн ажил, 19 оноос эхлүүлсэн ажил маань үр дүн өгөө зөв юм байна гэдэг нь бол улсын хэмжээнд туршигдаад яг үүнийг дуурайгаад Хөвсгөл аймаг, Арангаан аймаг, Баян хонгор аймаг, Төв аймаг, Хинтээ аймаг гэдэг аймагуд манай аймгийн одоо цэвэр өхөрсөн шугам тавьж байгаа гэр оролд энэ ажлыг одоо нэлээд эрчимтэй тавих гэж байна. Ийм байдлаар үндсэндээ бол утааг бууруулах тал дээр одоо хамгийн анх одоо дуугарч анхаарал тавь санаа сэтгэл зовж ажлыг эхлүүлсэн юм бий. Цаашдаа ч гэсэн одоо ингээд эхлүүлсэн ажил маань төрүүлж эхэлсэн байна. Төрүүлээд үр дүнгөө эхэлж чинь зөв юм байна гэдэг нь харагдаж байна. Тийм болохоор энэ одоо эхлүүлсэн ажлаа дуусгаж Ховд аймаг ямар ч гэсэн тодорхой хугацааны дараа утаагүй аймаг болох, одоо бусад аймагаас төрүүлж утаагүй болох энэ зорилтыг биелүүлэхэд анхаарч ажиллана да. Ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг нь шүүмжлээд байна гэдэг дайгаа тулж байгаа зогсохгүй хийн хэрэгжүүлнэ. Хашаанда сайхан амьдралцгай төсөд бол шинэ Ховд төслийн хүрээнд хэрэгжиж байгаа төсөл гэж ойлгож байгаа. Гэтэл агаарын бохирд бууруулах энэ тэр бом 200 сая төгрөгөөс хашаанда сайхан амьдралцгай төсөлд бол зарцуулагдсан гэдэг ийм мэдээллийг бол одоо манай зарим аймгийн удирдлагууд өгöd байгаа л да. Сая би хэллээ ш хашаанда сайхан амьдралын төслийн чинь юм цэвэр бохирсон шугамжил тустай төсөвтөө тустай ажил. Тэр бом 200 сая төгрөгөөр чинь бол саяны хэлж байгаа тийм үү. Тэр утаа баг гаргадаг 100 шахмал түвшний одоо асуудал. За дээрээс нь тэр гэр хорооллын гэрийн дулаалга, байшингийн дулаалга, тэр залуус хороолол, тэр тахил таун хаус гэдэг иймэрхүү одоо төслүүдэд зарцуулагдсан гэж би ойлгож байгаа.